Монголын боловсролын салбарын 2015-аас 2016 оны хичээлийн жилийн нээлт тохиож байна. Энэ өдөр 6 настай 64364 хүүхэд 1-р ангид элсэн орж, 799 дунд сургуульд, 539818 сурагч, 99 ихтэй сургууль коллежид, 170 мянган оюутан суралцаж, 1225 цэцэрлэгт 218100 хүүхэд хүмүүжхээр байна. Нийгмийн шилжилтийн 25 жилд төр барьсан 28 удаагийн засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд бодлогын өөрчлөлтөнд хамгийн их өртөж ирсэн Монголын суурь боловсролын салбар хамгийн сүүл удаах шинжилэлтээр туршигдж байсан Кембрижийн хөтөлбөрөөс татгалзаж одоо Зөв Монгол хүүхэд үндэсний хөтөлбөрийг төвшүүлэн нэвтрүүлснээр хичээлийн бүтэн жилд тогтвортой иргэжлээ. Үүний үр дүнд хичээлээс гадуурх дугуйлын секцүүдийн тоо 100-аар нэг хүүхэд нэгээс 2 дугуйланд хамрагдах болсон нь энэ хөтөлбөрийн нэг зорилго болохыг хөтөлбөрийг санаачлагч боловсрол шинжилгээ ухааны сайд Ган Төмөр дүгнсэн байна. Энэ хичээлийн жилд үндэсний хөтөлбөртөө зэрэгцүүлэн Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр 30 сая ам.долларын санхүүжилттэй боловсролын чанарын шинжилэл, олон улсын GCI байгууллагатай хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжил боловсролыг дэмжих төслийг тус хэрэгжүүлэх гэж байна. Гэвч хувь хүний хөгжилд анхаарлаа хандуулж байгаа Монголын боловсролын салбарт тулгамдж байгаа нэг хүнд асуудал бол сургууль цэцэрлэгийн хөрөлцөө юм а. Монголын эдийн засаг хэдийгээр хүнд байдалд орсон ч өнөөдрийн байдлаар улсын төсвийн хөрөнгөөр 8 сургууль 10 цэцэрлэгийн барилга ашиглалтанд оруулсан байна. Гэтэл өнөөдөр хичээлийн шинэ жилийн нээлт болж байхад цэцэрлэггүй үлдсэн 49507 хүүхэд гэртээ үлдэж байна. Гэхдээ 2015-аас 2016 оны хичээлийн жилд боловсролын салбарт нийт 251 барилга ашиглалтанд оруулна гэсэн төлөвлөгөө байна. Тэгвэл ихтэйд боловсролын түвшинд 10 хүн тутамд нэг ихтэй сургууль ногдож хамгийн олон сургуультай орны чагсаалтанд орж байсан Монгол улс энэ тоог цөөлж чанарт анхаарч хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлсэн боловсон хүчин бэлтгэх бодлогыг баримталж инженер технологийн дээд боловсрол мянган инженер бэлтгэх төслийг хэрэгжүүлж байна. Үүний үр дүнд улсын болон хувийн ихтэй сургуулиуд судалгааны дадлаг ажилд илүүтэй анхаарч олон улсын стандарт жишигт нийцсэн сургалт судалгааны лаборатори сургалтын орчин бүрдүүлж эхэлжээ. Боловсрол шинжилгээ ухааны сайд Ган Төмөр хичээлийн шинэ жилийн баярын мэндчилгээнд Монгол улсын боловсролын чанар дэлхийд өрсөлдөх амжилтын төлөө хамтдаа зүтгэцгээхийг уриалсан нь Монголын төр эхлээд төлөвшсөн иргэнээ бэлтгэж цаг үетэйгийн нийцсэн мэрэгчлэлтэндээ болох бодлогын алхмаа эхлүүлсэнийг илтгэсэн хэрэг боллоо.